Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн авто болон явган хүний замын байгууламжийн заавал дагаж мөрдөх үндэсний стандартыг барилга, зам, тээвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн стандартчлалын байгууллага батлана гэж заасны дагуу зам тээврийн хөгжлийн яам, явган хүний зам талбайн төлөвлөлт, техникийн шаардлага стандартыг 2019 онд шинжилэн батлуулж хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Явган хүний зам болон авто зогсоолын шаардлага стандарт нь өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, хүүхдийн тэрэгцэр, дугуйтай хүн ямар нэгэн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр хүртээмжтэй дэд бүтэц бий болох өндөр ач холбогдолтой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Зам тээврийн хөгжлийн яам хүртээмжтэй дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд стандартын дагуу явган хүний зам, талбайн төлөвлөлт болон барилгын ажил тавих шаардлагыг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байна. Авто тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч та иргэний үргээ ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байхыг уриалж байна. Зам тээврийн хөгжлийн яам